Өдрийн мэнд, өглөөний мэнд. Миний бичлэг үзэж байгаад баярлалаа. Тэгээд яг тооны үгийг утгачлан тайлбарлаж оруулж байгаа хоёр дахь бичлэг маань болж байна. Өмнөх бичлэг дээр алдаатай оноотой зүйл байсан баг. Тэгээд үзсэн сэтгэлээ үлдээсэн лайк дарсан та нартай баярлалаа. Амар их уран болсон. Өнөөдөр GD-ийн Power дууны үгийн утгыг оруулах гэж байна. Яг Home Sweet Home дууныхаа өмнө оруулсан. За тэгээд шууд эхэлцгээе. Тэгээд хэлдгээрээ хэлье. Миний бодол шүү зөв шиш магадгүй бурууш магадгүй та ч гэсэн өөрөө бодож ойлгож магадгүй техникөө гой мэдээж аваарай. Тэгээ та бүхэндээ бас хэлмээр байгаа ч юм уу те нэг багахан тип бүхийн тулд миний энэ цаашдаа тайлбарламжуудыг үзэхээс өмнө яг тэр дуугийн дахиж нэг орж сонсоод нэг ойлголт авчих нь л те аян ч юм уу сонсоод тэрнийхаа дараа миний одоо тайлбарлаж байгаа энэ бичлэгийг үзээд ахаад тэр дуугаа сонсвол илүү ойлгомжтой, илүү миний юу ярих гадайсныг ч юм уу те юу хэлэх гээдсэнийг ойлгоход нь илүү тусдсан болж магадгүй. Тийм болохоор та нар маань эхлээд дуугаа сонсчоод татад ороод ирээсэй гэж хүсэж байна. Тэгээ бас үзснийхаа дараа дуугаа ахаад сонсвол илүү сайн ойлгож магадгүй. За тэгээ шууд эхэлцгээе. When GD's in the house. Übermensch. За тэгээд бид нар ингээл нэрийг хэлээл in the house гэж хэлдэг шүү дээ. Ер нь бол угаасаа нийтлэг түгээмэл болцсон ойлголт. За тэгээд би шууд товчлоод орчуулж байгаа юм бол одоо ер нь л те GD ирэхэд л гэсэн үг GD ирэхэд GD тайзан дээр гарахад GD буцаж. Энэ герман үг нь болохоор би яг зөв буруу дуудчихгүй гэж санаа зовоод яг хэлхээс айгу зайлсхийгээлээ л та. Übermensch. Энэ үг нь за миний ойлгосон ойлголтоор тайлбарлах юм бол ер нь бол overman тэ ямар нэгэн супер хүчийг агуулж солонгосоор бас twin гэж орчуулагдчихлээ. Ер бусын чадвартай хүн, тийм гаргууд хүн гэсэн утгатай үг юм байна. За тэгээ ахаад when GD is in the house, guess who's back? It's your boy GD. Хэн буцаж ирсэн гэж чиний болон та нарын хүү GD буцаж ирлээ. Тийм ээ, надад хүч байна. Би бол хүчтэй. Тэгээ одоо миний хүч бүр ихсээр л би илүү хүч хэрэгжсээр байна гэсэн санааг агуулж байгаа юм болов гэж бодсон. Амар сонирхолтой хэсэг. Би яг энэ мөрийг ярихын тулд цаана нь ахаад айгүй урт юм байна. Тэгээ ер нь аль жоохон хов базалт маягийн болчихж байгаа гэсэн үг. Тэгээд сонирхолтой яж магадгүй. 어가 짧보다 샬라샬라 하다가 shut out. 어가 гэдэг үг нь солонгосоор ер нь бол 억지로 까다 буюу ямар ч орон үндэслэхгүй зүйлийг гаргаж ирээл ингээл дэвэрхсэн тэрэнд нь жоохон сэтгэл гондуур байгаа ч юм уу яг иймэрхүү нөхцөл байдал хэрэглэгддэг үг байхгүй юу. За тэгээд яагаад GD-ийн хувьд ямар ч орон үндэслэхгүй ямар нэгэн зүйл гаргаж ирсэн бэ? Яагаад энэ үгийг энэ дуундаа оруулсан бэ гэхээр одоо яг урт юм байна. 2023 оны 10 сарын 25-нд буюу одоогоос баг жилийн өмнө, баг гэж угаасаа жилийн өмнө Солонгосны яг нэг хэрэг болсон байт юм аа. За тэгээд одоо Parasite киноны гол дүрийн жүжигчин тий одоо нөгөө Баян айлын нөхөр болдог жүжигчин буюу маш гоё хоолойтой сайн жүжигчин маань хар тамхины болон тий гэр бүлээс гадуур харах харилцаа үүсгэсэн инээтэрэгийг бөөн хэрэг үүсэн явсан тэгээ бөө юм болсон. Тэгээд мэдгүй магадгүй тэр жүжигчин маань за тэрийг яриад байгаа. За яг тэр солонгос даяараа алдартай жүжигчин хар тамхи хэрэглэсэн байна гэд бөө юм болж байгаа хооронд нь GD бас гүтгэдээд бүр өстө нэрээ цаадуулч манай GD гоо. За одоо тоглоом нэрээ ихгүй маш товч өгөө тодорхой ярих гэж хичээе. 2023 оны 10 сарын 25-нд Инчон хотын цагдаагийн газраас G6-ыг цагдан хорихгүйгээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм аа. За яагаад шалгаж эхэлсэн юм бэ гэхээр хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр G6-ыг шалгаж эхэлсэн. За яагаад GD-г шалгаж эхэлсэн? GD үнэхээр хэрэглэсэн байсан юм. Ямар нэгэн баримт ба татлагаа олдсон болоор ингэж шүүд шалгаж эхлээд байгаа мó гэсэн чинь зүгээр л И Сонгён гэдэг жүжигчний хар тамхины хэрэгтэй холбоотойгоор цагдан хоригдож шүүгдэж байсан нэг хүн мэдүүлэг өгч явах явцдаа нэг юм 6 цэнгийн газар л ажилладаг байсан юм байл да тэр хүн нь. Тэг манай газар GD ингээ ирж ууж идэж нэргэж цэнгэж байгаа явсан. Тэгээ ингээд 0 орчоод ирсэн. Тэгээд одоо атаас 0 орсон ч юм уу яасан чи те 0 орчоод ирсэн. Тэгээ 0-д нь орсон чи нэг тийм хар тамхины ууц сав баглаа буудал шиг ч юм уу нэг юм сонин юм уут гарч ирсэн.
гэж хэлсэн чинь ерөөсөө нөгөө цагдаагийн газрын хүмүүс чинь ялангуяа нөгөө хар тамхины хэрэг шалгагдчихсан болохоор тэр хар тамхины хэргийг шалгаж байгаа хувьцад GD гэдэг од нэр нөлөөтэй хүний нэр гараад ирэнгүүт шууд ингээд л үлгэж аваад GD хар тамхи хэрэглэсэн гэж магадгүй юм байна. Ер нь бол GD яг хэрэглэсэн байна. Хамтлагийнхаа сэгний топ 2 ч гэсэн хар тамхины хэрэгээр буу юм болцоож исэн. Тэгвэл энэ ч гэсэн яг хэрэглэсэн л байх ёстой гэсэн бодлоор ч юм уу те. Шууд ингээд шалгаж эхлэе л даа гэсэн. Хамгийн гол нь шүү дээ те. Ямар ч G-Dragon гэдэг хүн хар тамхи хэрэглэсэн G-Dragon биш Conjun гэдэг хүн хар тамхи хэрэглэсэн байна гэсэн баримт нотлогоо зураг харсан гэрч мэдүүлэг ямар ч баримт нотлогоо байхгүй хахад хэрэг үсгийг шалгачих байгаа юм. Тэнгүүтээ эн чинь бас хүний нууцлалтай асуудал гэж болно шүү дээ. Батлагдаад энэ хүн яг ингээ хэрэгсэн гэсэн батлагдсан гэсэн бол хамаа алга. Ямар ч батлагдаагүй зүгээр л өмнө худлын мэдхгүй мэдүүлгийн явцад нэрийг хэлснээс болоод амар том хэрэг үүсэж байгаа юм. Тэнгүүд цагдаагийн газар ч гэсэн үнэн худлыг шүүж ялгаж чадаагүй жиж энэ хүний нэрийг хэвлэл мэдээллийнхэнд одоо санаатай ч юм уу санаад нүгэр ч юм уу алдсан. Тэнгүүд нөгөө хэвлэл мэдээллийнхэн ч болон Солонгосын ард иргэд чинь нэр нөлөөтэй олонний танил хүн ямар нэгэн жижиг хууль бус болон дүрмийн бус үйлдэл гаргасан байсан ч тэрийн дэвргэж ирээл аимшигтай хараад жүрүүдэг арт юм шүү дээ та нар мэдж байгаа. За тэгээд тэгэхээс тэгсэн юм шиг бүр GD аим маш од хүн. Нэр нь ингээ хар тамхины хэрэгтэй холбоотойгоор ингээ гараад ирэнгүүт бүр улс даяараа төр цагтаа бүх юмтайгаа ард иргэдтэйгээ хэвлэл мэдээллийнхэнтэйгээ нийлээд бүр тэнэгтэж өгсөн заяа. Аимшигтай. За тэгсэн чинь G-Dragon бүр инээд нь л хүрсэн байх угаасаа амьдралдаа нэг ч хар тамхи хэрэглэж үзээгүй байсан чинь л ерөөсө улс даяараа бүх юмтайгаа нийлээл G-Dragon гэдэг нь угаасаа хар тамхи татсан байна. Ойрд угаасаа наад хүний чинь хэл яриа үйл хөдлөл нэг юм сонирн байгаад байгаа. Наад чи яг тэгэхээр хар тамхи хэрэглээл юм сонин яриад юм удаан зуурж яриад энэ тийм ингээ үйл хөдлөл ингээ юм сонин ингээд исэн юм бэ штэ. Тэгэл бүр сэвэт хэлсэн зав бүр маш том сэвэлт явсан. Маш том гүтгэлэг явсан байхгүй юу. Тэгээ G-Dragon чинь өөрөө бүр ингээ цагдаагийн газартаа хүсэлт гаргаад би өөрийн хүслээрээ танад очиж мэдүүлэг өгөө. Би өөрийн хүслээрээ ингээ шинжилгээ өгөө гэд үсээ хөл гарынхаа хумсыг өгсөн гэж байгаа. Тэг угаасаа бүх шинжилгээ нь хар тамхи хэрэглээгүй учраас сөрөг гарна штэ. Тэгсэн чинь л нөгөө үснээс наа чин тэгвэл үсээ бодцсон байж магадгүй. Үсээ бодцсон байсан бол шинжилгээ нь угаасаа сүрэг гарна марна гэл. Тэгээ бүр ахаад үсийг ахаад энэ хүн яг үсээ ойрд будсан байна уу будаагүй байна уу гэсэн чинь угаасаа л GD анх хэлэхдээ би үсжил 5 сарын хугацаанд ямар ч үсээ будаагүй гэж хэлж өгсөн тэр нь дахиад шинжилгээ батлагдсан заяа. Юу гэсэн юм бэ те ямар ч нотлох баримтгүй ээжж хүнийг зүгээр цэвэр гүтрээл ямар ч баримтгүй хэрнээл энэ яг татцсан л байх ёстой доо гэх ингээ бүх нөхсөгийг хайгаад байгаа юм. Тэгээ бүр ингээ утас муццныхаа хүнтэй ярьсан мессежсэн тэр болгоныг шалгана гэж хүсэлт өгөөл гэсэн. Угаас ямар ч наа чи натлах баримт дутуу байна. Энэ хүнийг хар тамхи хэрэглэсэн гэж үзээд хамаг юм шалгах боломжгүй гэдэг тэр нь буцаагдаад тэгсэн чи ахиалгүй энэ яг хэрэгэлцэн л байх хэрэгтэй гэж бүх юмны шинжилгээ сүрэг гарчаад байх чинь л би энэ бол гэр орны нэг чинь гэж солиорол хүсэлт гаргаал. Угаасаа тэд нар бүгд буцаагдчих авахгүй натлах баримт дутуу гэсэн үндслээр хангалттай наа чи натлах баримт алгаа гэдэг. Гүтгэлээсэн. Ямар сэндэл хөрх юм бэ өөрийгөө нэрээ цэвэрлэхгүй сайн дураар очиход тий. За тэгсэн чинь нөгөө анхандаа GD 0 дараагаар дэсэн чинь 0-аас нь хар тамхиных шиг уут мод олцсон. Ингээд хилцэн хүнээ буйн болж ахаад мэдүүлэг авсан байна. Чи яг G-Dragon-ыг хар тамхи хэрэглэж байгааг харсан юм уу? Хараагүй юм уу? Тэгээ чи яг баттай мэдүүлэг юм уу? Гэхдээ хэрэг үсгэж чалгаж явж дахиад чаддаг гэж асуух. Анхнаасаа л сайн асуух хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь би бол яг өөрөө хар тамхи хэрэглэж байгааг хоёр нүдээр хараагүй л дээ. Зүгээр тийм нууд байхын хувьд бол байсан. Тэр GD-гийнхэн мөгүй мүү мэдгүй. Гэхдээ ер нь л хамт ирсэн нэг жүжигч нь бас хар тамхи хэрэглэсэн байх магадaltaй гэж тэмэлтээд. Угаасаа тэгж мэдүүлэг өгч хүн гүтгсэн эмэгтэй ч гэсэн өөрөө өмнө хар тамхи эмэгтэйний хэрэгт орооцолдчихсэн 100% найдвартай их сурвалж бол биш байгаа байхгүй. Үнэн удлаач мэддэхгүй. Тэгсэн чинь GD нөгөө нэг хилээдсэн 6 цэнгэнийх нь газар нь очоогүй гэж байгаа өөрөө. Би наа хүний чинь танихгүй би юм газар очоочгүй. Тэгсэн чинь угаасаа тэр газар руу орж гарсан хүмүүсийн бүртгэл дээр нь GD-ийн нэр угаасаа нэг ч олдоогүй. Тэр яриад байгаа хар тамхины шиг юм шиг гэдээсэн уутан дээр нь яг G-Dragon-ы гарын хий байсан юм уу, хурууны хий байсан юм уу? Ямар ч баттай ноттой их сурвалжийн баталгаа нотлогоо байхгүй байх чинь л хэрэг үсэг шалгаад хүний нэр төрд ингэж амар халдаад уус орон даяараа гүтгэж байгаа байхгүй. Тэгээ ойлгомжтой шүү дээ. Хэлсэн хэлээгүй G-Dragon хар тамхи хэрэглэсэн гэж магадгүй хэрэг үүсгэдэг шалгагдчихна л гэх юм бол улс даяараа зур толгойтой хилтэй гартай хүн амтан бүгд харааж өрөөгөл муу мухагаар хэлээл аимшигтай сэтгэлдлүүд үлдээгээл хинч яг үннийг мэдэхгүй ээжиж бөөндөө дайрсан. Тэгээ ашгүй 10 сарын 25-нд хэрэг үүсгэдэг дундуур нь баах юм болж би буруугүй гэдгээ батлан 12 сарын 14-нд яг цагдаагийн газараасаа энэ хүн хар тамхи хэрэглээгүй юм байна, гин буруугүй юм байна гэсэн шийдвэр гарч байгаа байхгүй. За тэгээд энэ үйл явдлыг дунд оруулсан байна. Огга 짤퍼다.
Огга 잘 보다 буюу те ямар ч үндэслэхгүй хачаа чимэм гаргаж ирж шалла хадагаа чалчаад боо юм ярьж иржсэнаа шараа бүгд амаа таглал чимээг болцооцоо. Яа дэлгүүр хэрэглээгүй учраас те та нар бүгд л хүчээр нэг гачаан үндэслэгүй юм гаргаж ирээд ярьж иржсэнаа одоо бүгд чимээг бол тэгэл чимээг болцооц штэ. Гэсэн утгаар ер нь бол жоохон тэр үеийн нөхцөл байдлыг те this хийсэн ч юм аягтай дундаа оруулсан. Тэгээд pump up the power 난 자유로워. Би бол угаасаа юм хүчрхэг. Тэ одоо та нар намайг яаж шалла тэ огга хүчээр ор онцлог хачаа чи мэдээлэл гаргаж ирсэн ч гэсэн одоо лаа чинь амар ч хамаагүй би бол хэрэгжүүлээ одоо би энэ муухай бүгдүүлээс угаасаа ингээ ангижраад наад хэрэг чи надад амар ч хамаагүй ч юм уу тэ би бол юм хүчтэй хүн mentally болон тэ яг үзүүлж байгаа нөлөө маань ч гэсэн аюу хүчтэй би бол хүчтэй хүн шүү гэдгийг хэлж байгаа байхгүй. За do not waste your time. Waste your time, yeah, it's gotta be me. Proving my wrong, got all the receipts. Got the power. Цагаа бити үрээдээ. Та нар цагаа бити хийдэмээ өрөө. Угаасаа л би байх хэвээр тий. Угаасаа л би гол дүрнэ. Тэгээд та нарын буруу гэдгийг нотлох бүх баримт баталгаа нотлогоо одоо байгаа. Угаасаа л энэ хэрэгийнхаа талаар яриад ингэж би бодоод байгаа хгүй тий. Угаасаа та нар угаасаа ямар ч баримт баталгаагүй намайг гүтгсэн шүү дээ. Би бол угаасаа хансаал тийм хэрэглээгүй надад бүх өөрийгөө одоо гинвүүдээ баталж натлах баримт бүх зүйл байсан. Яг тэр үеийн хэвлэл одоо хөөргөжсэн дэврэгжсэн хэвлэл мэдээллийнхнийг би жоохон өгөөдөж оруулсан гэж бодсон. Угаасаа өөрөө ч гэсэн хэлсэн. You kids гэд UJ-сог чуу сайн хүү хоёрын хийдэг нэвтрүүлэг гэдэг шүү дээ. YouTube-ээр ч гэсэн орсон байдаг. Та хэрвээ хайж аваад үзэх юм бол тэрэн дээрээ яг comeback хийж power дугаар цацхаа өмнө орсон байхгүй юу? Тэгээд шинэ дуу гаргах гэсэн үү ямар хурдтай дуу юм бэ гэж асуусан чинь power гэдэг нэртэй дуу. Тэ power гэдэг бол одоо хүчийг ярьж байгаа. Тэгээ хүч бол айгу харилцан одоо олон утгатай үгээ. Юуны хүч байж болно. Айгу том дэлгэрэнгүй ухагтун. Тэгээд миний хувьд хүч гэдэг бол надад байгаа хүч бол дуу хөгжмийн хүчээ тэ дуугаар ирж байгаа тэр хүч надад бол тэ имаге хим гэж хэлдэг байхгүй юу? Дуу хөгжим бол миний хувьд бол миний хүчээ. Тэгээ ойрт ер нь бол медиа буюу хэвлэл мэдээллийн ч юм уу те энэ медиагийн хүч айгүй их том болцсон байна. Тэгээд би энэ дуугаараа тэр хэвлэл мэдээллийн ч юм уу медиагийн хүчийг өгөөдөж хилэнгээ миний дуугаар дамжуулж байгаа хүч болон тэр медиагийн хүчийг дундын одоо те огтлын цэг дээр айгүй тийм эв найрамдалтай байлгахыг зорьсон ийм дуу босон гэж хэлсэн баггүй. Тэгэхээр ер нь бол яг энэ дууны цаад утга нь одоо хит их өргөдүүлж байгаа юм байхгүй мэг байсан юм шиг болгодог, үндэслэгүй юмыг үнэн юм шиг хандуулдаг тэр медиагийн буруу тал руугаа дэврээд байгаа хүчийг ер нь жоохон өгөөдөж оруулсан дуу гэсэн үг. Тэгээд prove them all wrong, I got all the receipts. Тэгээд та нарын тэр орон төслөг худлаа оруулаад байдаг зүйлүүдийг чинь батлах бүх баримт баталгаа надад байдаг шүү. Тэгээд би бол хүчрхээгээ та нар намайг яаж ч доош нь хийх гэсэн би бол та нараас илүү хүчтэй гэсэн утгыг агуулсан дуу болсон байна гэж би бодсон. 얘들이 나 보고 개꿀이라 너군. 개꿀 гэдэг солонгосоор ямар ч тийм хичээл зүтгэл гаргахгүй байж байгаа л амир хашиг болох ч юм уу том амжилтанд хүрдэг тиймэрхүү нөхцөл байдлыг хилдэг ч юм уу тиймэрхүү нөхцөл байдал хэлдэг хгүй. Одоо жишээлбэл одоо монголчилж ойлгох юм бол ингээл алхаж байгаа л газраас гинт 5000 100000 ч юм уу тийм мөнгө олвол би ямар ч хүчин зүтгэл гаргахгүй газраас мөнгө олчих гэсэн үг шүү дээ. Тэр үед та 개꿀 아싸 좋아 개꿀 гэж хэлж болох хгүй. За тэгэхээр хүүхдүүд намайг хараад энэ угаасаа хичээхгүйгээр аюу амархан амжилтанд хүрсэн штэ гэж хэлж илээ. 댓글 리필 관종 걔들 입들 맞고 comment reply ч юм уу те repeatedly be reply гэж хэлж байгаа юм болов уу гэж бодсон. 관종 буюу attention seeker одоо анхаарлын төвдөх дуртай. Ингээл бүх юмны анхаарлын төвд байх гэдэг. Тиймэрхүү хүний гівнэл хэлж байгаа. Тэгээд 걔들 입들 맞고 тэд нар бүгд амаа тагласан. Тэ угаасаа GD чинь ямар ч зүтгэлгүй байж байгаа дараад дуртай хаалгаар юм од болцсон хүн бол биш байхгүй юу. Бүр 6 настайгаас эхлээл ер нь entertainment ертөнцид ороод ирсэн хүн. Тэгээ хүмүүс нөгөө YG 6 жил янсвсэн буюу бэлтгэгчээр байсан гэж мэдээд байдаг. Гэсэн чинь SM-д 6 жил YG-д орохоос өмнө SM-д 5 жил хахад бэлтгэгчээр байсан байлээ шүү дээ. Тэгээ ер нь бол TV хийж олон нийтийн өмнө гарч иртлээ 11 жилийг бүр тэр бацаан байхаасаа эхэлж 13 настайгаас хойш биш. 13-аас өмнө л ингээд яг юм урлагийн болох гээд бэлтгэж эхэлсэн маш их хүс хүчийг зарцуулж иж одоогийн байгаа өндөрлөгтөд хүрсэн байхгүй юу? Тэ? Тэр хүмүүс бүгд эвтэр амаа тагласан. 이 세대 한정품이 세기의 완성품.
За одоо K-pop ертөнцид нөгөө үеуд байгаад байна шүү дээ. 1-р үеийн айдол, 2-р үеийн айдол, 3-4 одоо баг 6-ны удаа илүү. Тэгээд Big Bang буюу Big Bang болон G-Dragon ер нь бол 2-р үеийн айдолд ордог байхгүй юу? За тэгээд 2-р үеийн Hanjongpum буюу Limited Edition Segi의 완성품. Тэгээ 2-р үеийн тэр limited edition хамтлаг нь энэ зууны ер нь бол хамгийн төгс бүтээл болсон энэ үеийн хамгийн лаг хамтлагуудын нэг шүү. Тэгээ өөрсдөө бас өөрсдөө багтаж штэ. Үнэхээр limited edition шиг хамтлаг штэ. Бүх хамтлаг Big Bang шиг байхгүй байгаас. Ер нь бол 1 2 3 4 5 6-р үед дундаа Big Bang шиг хамтлаг байхгүй. BTS гэж хэлж магадгүй. Гэхдээ ер нь бол байхгүй шүү. Миний бодлоо шүү. Segi의 완성품. Энэ үеийн одоо тий хамгийн төгс бүтээл 완성품 гэдэг шүү дээ. Like a dragonfly 노을 자리 글로 발명품. За like a dragonfly одоо луу нисэж байгаа юм шиг л гэж ойлгож болж байна. Хоёр дахь болохоор соныг англиар dragonfly солонгосоор чамжари гэдэг байхгүй юу? Тэнгүүд чамжари нь болохоор бас нэг үг хоёр өөр утга агуулдаг гэсэн үг. Чамжари буюу сон ахаад унтах газар. 잠자리 унтах газар тий. Like a dragonfly 잠자리 унтах газар дахиад ардаас нь 노을 자리 хэвтэх газар. За энэнгээрээ өөрийнхөө одоо байгаа газрыг байрлалыг өөрийнхөө дэв зэргийг тий хилээд байна гэж би ойлгосон. 글로 발명품 бичгээр шинэ бүтээл тойрогдгаа гэж байгаа хгүй. Энд чинь уг нь бол дуучин хүн шүү дээ тий. Гэтэл ингээд бичгээр 발명품 шинэ бүтээл тойрогдгаа гэдэг өөрийгөө дуучнаасаа илүү арай жоохон тийм артист тал руугаа ингээд хэлж байна гэж би бодсон. Тэг ингээд нээлүүлээд хэлэх юм бол одоо 2-р үеийн limited edition нь тэгээд бас энэ зууны хамгийн одоо энэ зууны гэлж та энэ зууны хамтлагууд дундаас хамгийн одоо юм төгс болсон хамтлаг бид нар тэгээд миний байгаа байрлал миний одоо миний одоо энэ байгаа газар бол бас global 명품. Одоо яг дуугийн сонсон бол яг ингээд үгийг харахаар 글로 таслал 발명품 байгаа л да. За 발명품 байгаа ч гэсэн яг дуугийн сонсохоор global 명품 гэдэг байхгүй. Global тий олон улсын хэмжээний 명품 буюу одоо брендинг ямар нэгэн алдартай брендинг бараг бүтээгдэхүүнийг бас солонгочууд 명품 гэж хэлдэг байхгүй. Тэгээд миний байгаа газар бол угаасаа аль дээр олон улсын хэмжээний global luxury. Тэгээд би бол угаасаа ингээд юм алдартай угаасаа ингээд та нараас хол тасарсан хүн шүү л гэж хэлээд байгаа байх гэж би бодсон. Тэгээд Жиди ч бас нэг Chanel-ийн Азтай анхны ambassador болсон хүн шүү дээ тий. Би бол угаасаа одоо миний нэр бол тий миний байгаа газар бол миний одоо хэр хэмжээ бол угаасаа ийм олон улстай хүлээн зөвшөөрөгдсөн ийм миний нэр бол угаасаа ингээ өөр өдөрчтэй алдартай брэнд шиг болсон ийм хүн шүү гэдгийг тавтаж хэлж гэнэ гэж бодсон. За hey how you doing? Hey, how you doing? My name is Carl. C to the D, I'm got the living legend. Whoa. Яман ингээ хандаад hey my name is called гэж хэлээд байдаг. Тэгээ энийг болохоор солонгосч англич хүмүүс ингээд тайлбарлаж оруулсан бичлэгэн дээрээ Жиди ингээ өөрийгөө аль хэдийн living legend goat гэдгийг мэддэг. Тэгээ өөрийгөө тэр ямаатай ингээд төлөөлүүлээд ингээд ямаатай ярьж байгаа нь яг өөртөө yeah I'm G to the D or GOT the living legend гэж хэлж байна гэжсэн. Тэгээ би бас тэмтэй аяа санал нэгдсэн. YouTube-ийн бичлэгийн үзэх юм бас амар сонирхолтой. Тэгээд hey how you doing? Сайн уу хэрэнда? Миний нэр бол гэд нэрээ хэлдэг байхгүй. My name is called гэдэг G to the D, GOT, the living legend. Миний нэр бол GD, the goat, greatest of all time. Тэ амьдарч байгаа домог шиг л хүн гэж өөрийгөө хэлж штэ. Угаасаа өөрийгөө мэдэрсэн. Угаасаа тийм болохоор одоо ингэж хэлэхгүйгээ яхав тэ. Тэгээд King is still popping, star K 다시. King is still popping. Тэгвэл popping гэдэг тасалтай star байгаа. Ингээд сонсохоор бас pop star шиг сонсогдож байгаа юм тест. Тэ? Би бол still хаан, би бол ингээд хаана хийсэрлэн, би бол still pop star. K 다시. За ингэж юм бас нөгөө нэг одоо дундын зураас байдаг шүү дээ. Тэрийг англиар dash, солонгосоор бас таshi гэж хэлдэг байхгүй юу? Тэнгүүд K гингүүтээ зураастай. Тэгээ би энийг ингэж ойлгосон. K одоогоос ингээд K-pop-ийн ч вэ. Одоо солонгосчууд ч нэг Korean drama, Korean pop ч юм уу солонгосын тренд алгаж байгаа бүх зүйлтэй холбоотой ямиг урд нь хэлэхдээ K гэж хэлдэг байхгүй юу? Тэгээ угаасаа GD энэ бүхний баг эхэлсэн K-pop star, K-fashion star гэж байгаа шүү дээ. Тийм болохоор K-ийн урдлынхаа энэ King popping star-тайгаа холбогдоод K-king, K-pop, K-star гэж холбогдож орох юм болов уу гэж би зөв таамагласан. I heard you got this straight flash.
He's forever royal. За энэ дээр бас медиагийнхандаа зориулж this маягийн югөөтэлт хийж байгаа байхгүй юу? Би чамайг straight flashтэй байна гэж сонссон гэд. Тэнгүүд 13 тоглож исэн ч юм уу, покер тоглож байгаа хүмүүс л мэдж байгаа. Straight flash нь одоо байж болох хамгийн том мод шүү дээ. Тэр гарт байх юм бол зөв тоглох юм бол угаасаа л хожил чиний гарт. Тэр бүх моднуудыг дээлдэг чинь straight flash ахгүй тий. Тоонууд нь дараалцсан гэрний бас өмнөд нь дараалж байгаа. Ингээ 7 8 9 10 боол эсвэл ингээ 6 дараалангуудаа бүгд гэлээдэг ч юм бүгд одоо зүрх бундан байдаг ч юм уу тий. Тэгвэл амар том мод. Тэгээ жид хэлж байгаа хөө би чамайг straight flash том мод татгсан байгаа гэж сонслоо гэсэн чинь хаалтан дотор өөр хүн хажуунаас нь he's forever royal royal flash гэж хэлдэг шүү дээ. Royal straight flash гэдэг. He's forever royal гэд энийг болохоор энэ ер нь бараг л тийм утгатай. Тэнгүүд straight flash-ыг дийлдэг мод нь royal straight flash ахгүй. Тоонуудын дараалалтай биш нөгөө хаан хатан боол молчоо орцсон дараалыг хэлээд шүү дээ. Дийлдэг нь. Тэнгүүд наатанд ч юм бүр royal straight flash байгаа гэсэн штэ гэсэн утгаар оруулсан байх гэв. Тэгээд бас жид угаасаа нөгөө нэг яг нэг үг нэг мөрөөр ганцхан утга илэрхийлдэг. Цаанаа ингээ 2 3 4 утга байж байгаа шүү дээ. Тийм болохоор нэг утга нь чамд straight flash байгаа гэсэн тэг гэсэн чинь өөр хүн жидид ч юм бүр royal straight flash байгаа гэсэн ингэж хэлж байна. Хоёр дахь нь he's forever royal гэдгээрээ тэр бол одоо угаасаа л хаан тэр бол үргэлж хаан байна гэсэн утгатай гэсэн байсан. За тэгээ энэ нь ягаад медиа болон нөгөө хэвлэл мэдээллийнхнийгаа жоохон өгөөдөж хэлсэн үг бэ гэхээр бас цагдаагийнхныгаа анхандаа нөгөө GD яг картам хэрэгсэн хэрэглээгүй ямар ч баталгаа нотлоогүй байж ч худлаа ингээл хэргийн явцын талаар тайлбар мэлбэр өгтөө бид нарт бол одоо ингээд үл хөдлөшгүй одоо тэгээ яг баттай баримт байгаа гэх амар том байсан хгүй. Тэгсэн чинь GD хизээч хэрэглэл үзэж байгаагүй юм аа хизээч хар тамхи хэрэглэл үзэж байгаагүй байтал тэднэрт баттай нотлого байгаа гэж инээд нүрээтэй та нар ингээ бүр ингээ баттай хөдөлшгүй нотлох баримттай гэсэн үү те тэгвэл надад тэрий чинь бүр давах баримт нотлого байна. Яагаад гэвэл бигийн бурууг учраас угаасаа л бигийн буруугүйгээ яаж ч нотлон та нарын одоо те straight flashтай байгаа чинь надад хамаагүй надад royal straight flash байна хүүхдүүдээ гэсэн байх. Ер нь бол тэгжил бодогдож байна. Гэтэ ингээд садаа татсан гоё биш үү? Ингээд би надаа ингээд дуугийн ингээд утгачлаа орчуулах бүр амар сонирхолтой. Яг бол хийх гэж хэлээд яг ер нь дуунууд чинь яг юу цансад чинь тэрнгээрээ татхан байж дээ шүү дээ. Ингээд юм заавал энэ дууг ойлгохын тулд ингээд олон бодож юм хайх шаардлагагүйгээр амархан ингээд хэлээд татсан байдаг шүү дээ. Гэтэл чи тийм үнээр хэлж чадахгүй байхгүй. Нэг юм хэлсэн тэр танаа амар болгохтой. Ийм ч болсон, тийм ч болсон. Заавал ингээд нэг нууц байдлаар юу ч юм уу ингээд амар сонирхолтой. Тэгээд бас амар ухаантай байхгүй. Угаасаа яг ингээд нэг дуугийн утгыг ингээд автуулаад тайлбарлаад нэг бичлэг хийгээд дуусна дараа бараг нэг юм кино үзсэн ч юм уу ном уншсан юм шиг болоод байхгүй. Тэгээд тэр англи солонгос хоёр хэлхийг амар лагаар ингээд оруулаад райма бүр амар гоё гаргах гэж аваад хоорондын холболтуудыг хийж байгаа энэ тэр зүгээр яг мэрэгжлийн биш сонирхогч би харахад ийм гоё сонирхолтой ийм цаг чадварлаг байгаа юм чинь яг мэрэгжлийн хүмүүс нь хараад бас алгаад ч байгаа хаа гэж бодож байна. За тэгээд I don't give a утаг тон кибо огши. I don't give a shit. Надад бол ямар ч хамаахгүй би бол над чинь бүр үнэхээр тоохгүй. Утаг инээж байгаа л дууссан тон кибо огши хэдэн зуун саяар нь мөнгө хандуулсан. За энэ дээр бас хоёр утгаар тайлбарлаж болно. I don't give a shit гэдэг нь надад наач бол ямар ч хамаагүй те. Одоо та нар намайг күтэнүү байна уу, уурамсгүй зүйл зохиогоод намайг одоо ингэх гэж үзнэ байна. Надад ямар ч хамаагүй би бол та нарыг одоо ингэ энийгээ л дуусгана. Энийгээ л хаяна. Тэгээд хэдэн зуун саяар нь би бол ингэ мөнгөө хандуулаад цай үсээ хийсээр байна. Хоёрт нь энэ дээр ихтэй яг shit гэж оруулаг байхгүй. Гэсэн байхгүй. Ингээр чинь чимээгүй байдгаа гэсэн үг шүү дээ. I don't give a shit. Би чимээгүй байгаагүй. Тэ би бүр ингээд энэ намайг ингээд гүтгэх үед би бүр өөрөө ингээд төрж дураад өөрөө төрүүлж байцаалтаа өгөө шинжилгээ өгөөд ингээд би ингээд ерөөс идэж нэг чимээг орхиогүй удаа гэд. Яа юус амар сонирхолтой. GD тэр 4 цаг нөгөө өөрийнхөө хүслээр очиж байцаалт өгөөд шинжилгээ өгсөн ингээд хумсамсаа өгсөн гэсэн шүү дээ тий. Тэгээд бүх юмаа дуусгаад цагдын газараас ингээд гарч ирсэн чинь угаасаа л сэтгүүлч бүр ингээд тойроод хүлээж байгаа шүү дээ. Мэдээний гол сэдв байгаа даа шүү дээ. Тэгсэн чинь за та ингээд мэдээлэл гарч ирлээ доторх ингээд ямар хүн үйлс ямар хүн юм ба гэдэг асуусан чинь зүгээр л амар юм ямар ч нүрийн хөрөл тохиолсон шинж байхгүй. Удаа гэнэс юм да. Буюу инээж байгаа л дуслаа инээж байгаа л болчихлээ гэж хэлдэг хөө. Тэгсэн чинь тэгээд сэтгүүлч нь гэдгсэн чинь ахаад удаа гэнэс юм да гэснээ чамнаа нэг уу юу гэл. Тоглож хэлж байгаа ямар ч хүний шинжгүй бүр үнэхээр л яг жигнэсээ хэлж байгаа юм шиг тий. Инээж байгаа л гарч ирлээ инээж байгаа л дуслаа гэж хэлжсэн байхгүй. Тэгээ яг тэр интервью хэсэг нь бас нэлээд газар авч ийсэн. Одоо үнэхээр хар тамхи хэрэглээгүй болохоор л юм өөртөө ихтэй ингэж хариулт өгч чадсан байхаа гэл.
Яг тэрийгэ энэ дундаа оруулсан байгаа байхгүй удаа гэд энэ жаал дууссан гэдгээс нарахад угаасаа л энэ тэр хэрэгэл ингээ яриад байгаа байхгүй юу. Та нарын тэнэг хөнгөтгсөн шүү гэдгийг. Тэгээд тун кибу огшиг хэдэн зуун саяар мөнгө хандуулсан гэж байна. Тэгээд яг энэ гүтгэлгийнхаа хэргийн дараа одоо гин бурууг гэдгийг тогтоогдчиход GD нэг сан байгуулсан гинэ. Just Peace гэдэг энэ нь болохоор одоо хар тамхитай тэмцэх, хар тамхины ямар нэгэн байдлаар таслан зогсоох тиймэрхүү зорилготой сан байгуулсан гэдэг. Магадгүй тэрийг хэдэн зуун саяар би одоо энэ төлөө мөнгө сандуулсан шүү гэ оруулсан баг гэж бодож байна. Бас одоос амир 권력 오남용 묻고 관용 전제 지병 불가항력. 권력 오남용 гэдэг нь эрх мэдлийг гэтрүүлэн ашиглах, ургуулan ашиглах, тэ эрх мэдлийг одоо буруугаар ашиглахыг хэлж байгаа хгүй. Тэгээд угаасаа л тэр төрөө цагдаагаа за төрөө гэдэг үгийг хасчих. Арай юу болчих юм бэ? Гэтэ ер нь л цагдаагийн байгууллагын газрын ард ямар нэгэн хууль дүрм журм байгаа, хууль дүрм журмын ард хэм байгаа улс төрн л байгаа шүү дээ. Тэд нар эрх мэдлээ ургуулan ашигласан. Тэгээ ямар ч баримт нотлогоогүй байж намайг хэрэгт гүтгсэн. Тэгээд тэрэн дээр нэмээд медиа хэвлэл мэдээлэх юм бас тоглолт тэгээд ингээ улс даяараа над руу дээрч та нар намайг бүгдээрээ ингээд гүтгсэн. Тэ эрх мэдэл ямар нэгэн байдлаар буруу ашигласан. 관용 одоо энэ нь л одоо өршөөх гэсэн утгатай үг. Тэгээ би одоо та нарыг уучлаа, өршөөлөө. Одоо тэг яах вэ? Тэ гоё нэмжин биш тэ. 전제 지병 불가항력. За тэнгууд яг Солонгост 전제 지병 불가항력 гэж байт юм байна. Байгалийн гамшиг давагдашгүй хүчин зүйл гэсэн утгатай. 전제 지병 нь байгалийн гамшиг, 불가항력 нь давагдашгүй хүчин зүйл. Тэгсэн чинь 전제 지병 гэдэг үгийн дундуур нь салгаад 전제 буюу суу тухаантан тэ гоцхон 지병 буюу одоо ямар нэгэн өвчин архаг өвчин давагдашгүй хүчин зүйлтэй оруулсан байхгүй. Тэгээд ер нь л GD угаасаа дуу хөгжмийн ертөнцид суу тухаантан бүр үнэхээр л гоц авьяастай чадварлага хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгээ ийм үнэхээр төрөлхийн ийм авьяастай чадвартай хүмүүсийн амьдрал угаасаа л ийм өвчин шиг ийм хүнд хэцүү сорилт өвдөлт угаасаа байдаг. Тэгээ энэ бол одоо ингээд тойрч гарч боломжгүй угаасаа л даваад гардаг ийм зүйлийг нэр хүндтэйгийнхаа төлөө ийм ухаар гүтгдээд хил амны бай болох нь одоо тэгээ нэр хүндтэй дагалдалж ирдэг давагдашгүй одоо нэг зүйл бас мөн бахаа гэж оруулсан юм болов. The way too strong I got that the power. 일단 나는 나다워서 아름다워 비교를 비는 хэлэх биш. Дахилтан дээр дахиад do not waste your time, it's gonna be me гэж байгаа. На는 나다워서 아름다워 гэж хэлдэг байхгүй юу? За тэнгуут үзэсгэлэнтэй гэдгийг солонгосоор 아름다워 гэсэн үг. Тэнгуут 아름답다 гэдэг үгийн үндс нь болохоор 나답다 гэсэн үг гинэ. Тэгээд одоо би өөрийнхөө байгаа нь үзэсгэлэнтэй гэсэн утгатай. Үзэсгэлэнтэй гэдэг үг нь хүн өөрийнхөө байхдаа л хамгийн үзэсгэлэнтэй гэсэн одоо үндсэн утгыг агуулдаг юм байна л та. Тэгээд GD дахиалсан дээрээ 나는 나다워서 아름다워. Би болохоор би өөрийгөө болохоор би бол үзэсгэлэнтэй гэж оруулсан байна. 자, 일단백 지뢰밭 본업이 뱅. 일단백 гэдэг нь одоо ганцаараа 100 хүнтэй харьцах эсвэл ганцаараа 100 хүний хийх зүйлийг хийдэг хүнийг хэлдэг гэж байгаа байхгүй юу? Тэгээд 지뢰밭 минжүүлсэн талбай тий одоо дэлбэрээр ингээгүй ч гэсэн минтэй буруу гişиг гэх юм бол мин дээр гişиг дэлбэрч болохоор тийм амар аюултай талбайг хэлж байгаа байхгүй юу? Энийг би болохоор ингэж ойлгосон. GD дуунуудынхаа үгийг чүчдэг, дуугаач зохиодог тий бүх юм хийдэг. Тэгээд өөрийнхөө ч гэсэн ингээд янз янзын нэвтрүүлэг үзэх юм бол ялангуяа энэ нэвтрүүлэг дээр ингээд амар хэцүү бүгд надаа ингээд дарамж хахалт өгөө надаа өрчөө ингэж хэлжсэн баггүй юу? Тэг угаасаа бараг л 100 хүний хийх ажлыг ганцаараа хийдэг байсан ч юм уу те. Тэгээд одоо тийм болохоор маш их дарамтны дунд байдаг гэсэн. Яг л ингээ минтэй талбай дээгүүр алхаж байгаа юм шиг алтаж болохгүй, буруу гიშгэж болохгүй, бүх юм зөв сайхан лаг байх хэвээр юм хэцүү байсан. Тэгээд миний үндсэн ажил бол банк гэж хэлж байгаа. Punov гэдэг нь яг үндсэн ажил мэргэжлийг хэлдэг. Тэгээд банк гэдгээрээ Big Bang-а бас хэлж байгаа байх. Гэхдээ Punovi Bank те яг үндсэн ажил мэргэжил ингээ банк том тэсгэлт ингээ хүн болгоны хүлээлтээс давах тэднийг бүр ингээд юм баярлуулах юм дандаа шинэлэг юм содонлаг байх хэвээр. Тэр нь бол ингээ өөрийнх нь ажил мэргэжил үндсэн мэргэжил юм шиг ингээд банк л өчигдөр өнөөдрийн GD-гээс илүү байх хэвээр гэсэн ч юм уу те. Ийм дарамт шахалтын дунд байдаг байсан. Яг л ингээ минт хэлбэр дээр халахж байгаа юм шиг тэр бол нэг хийх зүйлийг хийж болох зүйлийг ганцаар хийдэг байсан. Ингээд өөрийнхөө одоо өнгөрсөн тааж исэн бүх дарамт шахалтуудаа одоо хэлж байгаа болов уу гэж бодсон. Тэгээд nothing you ain't know but a G thing. Чи юу ч мэдэхгүй байж болно. Тэгтээ GD-г л мэдэж аваа. Намайг л мэдэж хад болно гэж юм болов. But my girl
my girl, you all my brothers who run the world is yours. Миний охтуудаа, миний хүүгүүдээ хин минь дэлхийг эргүүлж байгаа, хин энэ дэлхийг одоо цааш нь хөдлөж явуулж байгаа илээ. Тэгээ та нар шүү. The world is yours. Энэ дэлхийн ертөнцийн бүгд та нарынхаа. 동서남북 동서남북 Asia, Europe, Australia, Africa, America. Started from the bottom, now I did that. 자, 동서남북 408 зохист Аз, Европ, Австрал, Африкаас Америк тэгүүдээ нэрлсэн байж тээ. За тэгээ ингээ ард нь Миришио, Нариша, Осоопшу, Ариран гэж хэлдэг хгүй. Тэнгүүд мир гэдэг нь солонгосоор дээр үедээ луг мир гэж хэлдэг байсан. Эний одоо бол юм гэж хэлдэг штэ. Энэ дээр бас нэг сонирхолтой юм хэлэхэд яг G-Dragon-ыг ягаад G-Dragon гэдгийг мэддэггүй хүмүүс бас байж магадгүй. Яг жинхэнэ нэр нь Конжи Юм. Огн Кон нэр нь Чи Юм штэ. Тэнгүүд Чи Юмынх нь Юм нь луу гэсэн утгатай байхгүй. Тэнгүүд G-гийн англиар G-гээр бичээд Юнга Dragon болгоод G-Dragon гэд нэрээ өгсөн. Шүү. Зөв сонирхолтой хэлэхэд. За тэгээд Миришио гэдэг нь луу гэсэн үг гэсэн штэ. Мир гэдэг нь тэгээд Юнгийн Шио буюу одоо луу минь. Нарыша, Нара, Өрөөшөө өвсөсөө. Дүүлэн нисээрээ. Осоо өвшөө, тавтай морил, Ариран, Солонгост гэж би ойлгосон. Тэгээд луумын дүүлэн нисээд байгаарэ. Тэгээд тавтай морил нуу Солонгост гэд тэгж хэлж ингэж би батсан. Тэгээд угаасаа луун GD. Started from the bottom, now here. Тэгээд хамгийн доороос нь гэсэн одоо бол энд байна. Тэгээд энэ дээр байна. За тэгээд дахиад тахилтууд нь яваад хамгийн сүүлд нь 88 наруу гэж хэлдэг байхгүй. Тэгээд 8 гэдэг 8 гэсэн. 88 нисээрээ. Тэгээд шууд 88 нисээрээ гэж хэлдэг л дээ. G-Dragon 8-ын тонд маш их дүртэй. Ягаад гэвэл 1988 оны 8 сарын 18-нд төрсөн луу жилтэй. Тэгээд яг энэ Power гэдэг дуугаа 88 сарын дараа цацсан. Олон нийтэд окей 88 сарын дараа цацсан таашийн 88 сарын дараа энэ дуугаа цацаж иргэн эрэлтэй хийсэн. Дахиад бас луу жилтэй амжиж хийсэн. Тэгээ ер нь бол 8-ын тонд ийм дуртай хүн байгаа. Тэгээ Pal Naro гэдэг нь ер нь бол өөрийгөө хийсэн юм болов те. Одоо дүүлэн дэсээ, луу шиг дүүлэн дэсээ гэж ингэж бодсон. Тэгээд бас яг дуун дээр сонсохоор хальт хол наруу гэж юм шиг сонсогддог байхгүй юу. Тэгээд хол гэдэг нь бол ер нь ингээд бүр ингээд өндөрт дүүлнэс гэсэн одоо юм утгатай байгаамаа. За тэгээд бас яг мьюзик видеог нь үзэх юм бол яг энэ Power гэдэг дуун төгсөхдөө GD ингээд метрон дотор ингээд бүжиглэжсэн хаалга нээсэн чинь яг ингээд тэнгэр байдаг байхгүй юу. Үйлцэг зинхэр тэнгэр харагдаад тэг ингээд буцаж хоошоо харснаа доошоо өсөрчдөг байхгүй юу. Тэгснээ шууд ингээд өсрээд дуусгүйгээр шууд ингээд газар цогсоод тэр газраа ингээд бүжиглэж байгаа юм шиг ингээд алхаж малхаа тэгж байгаа буцаад дуусдаг байхгүй юу. Тэгээд өөрөө яг энэ дууг хийсэн одоо behind the scene бичлэг одоо нэг vlog шиг бичлэгээ оруулахдаа тэрэн дээр ингээ энэ дууныхаа music видеог хийж байгаа үеийн процессоо ч юм уу те энийхээ талаар хуралдаж байгаа хурлын хэсэг орсон байдаг хгүй. Тэгсэн чи тэрэн дээрээ энэ дуу маань миний өмнөх Untitled солонгосоор мүжээ одоо монголоор солонгос гэдэг дуутай ингээд холбогдож байгаа. Тэр солонгос гэдэг дуу дуусахтаа би ингээд тэнгэрлөө доошоо унаад дуустаа. Гэхдээ энэ дээр бас ингээд адилхан тэнгэрлөө унаад дуустаа гэж хэлсэн байдаг хгүй. Тэгээд яг тэр солонгос гэдэг дуун дээрээ ингээд тэнгэрлөө унж байгаа юм шиг нөхцөлдөө бол тэр үеэ жоох ингээ хүнд хэцүү юу руу хизээ яаж унахаа мэдгүй шууд ингээ доошоо унжиж байгаагаар оруулсан байх. Одоо энэ Power дууныхаа бичлэгэн дээр болохоор доошоо унаад шууд газар дээр хөлөөрөө тогтож байгаа нь одоо тэр хүнд хэцүү бүх зүйлс ард дууссан. Тэгээ унтахаа болоод газар дээрээ одоо ингээ буусан. Тэгээ одоо бол ингээ хүнд хэцүү зүйл ард үлдлээ. Одоо ингээ дуугаараа та бүхэнд эргэж ирсэн амар баяртай байна ч юм уу тийм утгаар оруулсан байх гэж би бодсон. Тэгээд эргэж ирсэнд баярлалаа гэх шиг. За тэгээ одоо энийг сонссныхаа дараа ахаад очиод дуугийн сонсоод үзээрэй. Арай өөрөөр сонсогдох бах. Арай нэг утгыг ойлгоод ч юм уу тий. Нэрээ тийм биш үү гэж жоохон энэ дууг сонсоод ойлголт чинь жоохон нэмэгдэх байхаа. За алдаа мадаг багтай ярих гэж хичээлээ. Өмнөх бичлэгэн дээрээ бас жижиг сажиг алдаа гаргацсан байсан. Тий. Тэгээ одоохондоо нөгөө нэг мэрэгчлийн ч юм уу зүгээр ингээ ингрийн яг дуу хураа сайн хурааж авах микрофонгүй байгаа. Тэгээд цаашдаа микрофон авна. Тэгээд өнөөдөр аль болох чанга ярих гэж хичээлээ. Тэгээд дуу маань баг зэргийн хоол ч юм уу тий суул сонсогдчихсэн бол ойлгоорой. Дуугаа сайхан чангалаад үзээрэй. Тэгээ ахаа цаашдаа ямар дуу сонсомоор байна, ямар дууны утгыг бас мэдмээрэн та бүхэн маань комментээр үлдээгээрэй.